Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Бидний бэлтгэн хүргэдэг хүн байхын учир нэвтрүүлэг маань эхэлж байна. Манай нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор Улаанбаатар их сургуулийн гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, боловсролын доктор Оюун Эрдэнэ оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргье. Манай нэвтрүүлэг маань хүн байхын учир, хүн болохын учир талаар ярилцдаг байгаа. Таны бодлоор яг хүн байна, хүн болно гэж яг юу гэсэн үг вэ? За тэгэхээр хүн байхын тулд яах ёстой вэ гэдгийг одоо хариулахын өмнө эхлээд хүн гэж чухам хэн юм бэ, юу юм бэ гэдэгт би хариулт өгье гэж бодож байна. За намайг дунд сургуульд байхад бол хүн сармагчангаас үүссэн, оюун ухаантайгаараа хүн амьтнаас ялгардаг. Хүн бол оюун ухаантай амьтан гэдэг ингээд заадаг байлаа. За өнөөдрийн өндөрлгөөс бол би юу гэж харж байна вэ гэхээр хүн бол бие махбод, оюун ухаан, сэтгэл гэсэн гурван зүйлийн нэгдэл байдаг юм аа. Бие махбодын хувьд бол амьтантай адилхан төгсгөлөө шинж чанартай байдгал. Оюун ухааны хувьд одоо амьтанд ч гэсэн өөр юм гэсэн оюун ухаан байдаг. Тэд заримдаа хүнээс ч илүү ухаантай амьдардаг. Тэгэхээр оюун ухаантайгаар амьтнаас ялгарна гэвэл бас өрөөсгөл ойлголт. Харин хүнийг амьтнаас ялгаж байдаг, хүнийг хүн болгож байдаг хамгийн гол мөн чанар бол тэр сэтгэл гэдэг хэрэгтэй юм аа. Хүн бие махбодын хувьд эрүүл байх ёстой, оюун ухаанаа хөгжүүлж байх ёстой. Харин тэр сэтгэл гэдэг эрхт нь яс суртахуунтай байх ёстой юм байна. Монголчууд ярьдаг штэ тэднийхэн чи хүн сайтай хүмүүс шүү. Нөгөөх ч аваа штэ хүн шиг явж байна. Нөгөөх ч бүр хүнээ байчжээ гэд ярьж байдаг да. Энэ маань юу гэсэн үг вэ? Тэгэхээр ерөөсөө л одоо хүнийг хүн болгож байдаг нэг гол мөн чанар, хүний мөн чанар байдаг юм а гэдгийг бол одоо харуулж байгаа. Тэгэхээр монголчууд хүнээр хүн хийх хэцүү, хүнийг одоо хүүхдийг одоо төрүүлэх бол их одоо амархан гэж ингэж ярьдаг. Тэгэхээр энэ хороо дээр байгаа бүх юмс үзэгдэл агуулга хэлбэр мөн чанар гурвын нэгдэл байдаг гэж үзвэл одоо хэлбэр нь бие махбодны юм байна. Агуулга нь бол оюун ухааны юм байна. Хамгийн гол мөн чанар нь бол сэтгэл юм байна гэж. Тэгэхээр бид нар хүнээр хүн хийхин тулд яах вэ гэхлээр тэр одоо сэтгэл гэдэг эрхтэнтэй л одоо ажиллах хэрэгтэй юм байна. Бусдыг хайрладаг, инэрдэг, өрөвддөг, гомддог, гундаг тэр сэтгэл зүйн хэв шинжүүдийг харуулсан тэр одоо хүн бол жинхэнэ хүн. Тэгээ монголчууд ярьдаг хүнийг одоо сэтгэлээр нь одоо хүн бол сэтгэлийн амьтан, сэтгэлээр нь хүлчж болдог, сэхээчж болдог гэж. Сая би одоо 2-3 хоногийн өмнө Булган аймагт яваад ирлээ л дээ. Тэнд одоо нэг хөдөөний нэг отродын одоо бүсгүйг хавдартай олжээ гэж хэлж. Гэтэл ерөөсөө л хэдхэн хоногийн дотор нөгөө эмэгтэй чи ерөөсөө усан цайгаал баг босч чадахгүй ингээд хэвтэрт орсон гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь шинжилгээний харин андуурагдсан эрүүл байна гэж хэлсэн. Тэгээ тэр хугацаанд бол бүх ах トゥ хамаатан саднаа цуглуулж одоо уулдсан байна. Гэрээслээ үлдээсэн байна. За застаудаараа яваад би нэг тоглолтоо хийгээд ингээд захиасаа захиал. Тэгэл улам л тэр хооронд ингээд биеинд ордол дороотод гэсэн гинэ. Тэгээ их л амар одоо эцсийн шатанда орцсон байна л гэж хэлсэн байна л да. Тэгэл одоо хэдхэн хоногийн дотор ингээ хэвтэрт орцсон байгаа байхгүй. Гэтэл нөгөө зүгээр байж идэг андуурагдсан шинжилгээний хариу зүгээр байсан. Одоо бол гялдсан сайхан эмэгтэй явж байгаа байхгүй юу. Тэгээ эрүүл байгаа мөртлөө өвчтэй байна гэж хэлэхэд тэр хүн яаж н хэвтэрт ороод өвсөн цайсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө л хүн сэтгэлийн амт. Хамгийн гол нь тэр сэтгэл нь асар сайхан байх хэрэгтэй. Хүнийг хинбэ гэдгийг тодорхойлдог 3 хүчин зүйл байдаг байхгүй. Одоо үзэгчд ч гэсэн би хинбэ гэж мэдхийг хүсвэл та 3 зүйлдээ дүгнэлт хийгээрэй. Харилцаа, хандлага, үйлдэл гурвал байдаг. Ерөөсөө л хүнийг хинбэ гэдгийг тодорхойлждаг. Тэр хүн бусдтай яаж харилцаж байна? Тэ хайрлаж байна, хүндэлж байна. Мөн тэр амьдралд ямар хандлагаар хандж байна? Тэ маш муухай сөрөг талаас нь ямиг бараан талаас нь харж хандж байна уу? Эсвэл өөдрөг сайхан байдлаар тэр амьдралд хандж байна уу гэдэг тэр хандлага. Дээрэс нь тэр ямар үйл хийдэг, ямар үйлдэл хийдэг юм бэ? Бусдад муу муухай зүйлийг түгээд дэлгэрүүлдэг юм уу? Гэмт хэрэг хийдэг юм уу? Эсвэл бусдад тусалдаг юм уу? Нийгмийн сайн сайхны төлөө сайхан зүйл хийдэг юм уу? Яагаад энэ гурав зөв байх вэ гэхээр тэр хүн зөв сэтгэлтэй байх юм бол тэр зөв сэтгэлтэй хүнээс зөв харилцаа, зөв хандлага, зөв үйлдэл гардаг байхгүй юу? Хүн өөрөө яг ихээс зөрөгтөө хандлага, үйлдэл, харилцаагаа бүр тэр чигээр наваад өрөхгүй шүү дээ. Тэр чинь яг хүний хүмүүжлийн явцад яг үүсэн тийм ээ. Хүмүүжүүлэлт нөлөөлдөг гол хүчин зүйлс, гадны хүчин зүйлсийг л би ярьж байна л да. Тэгэхээр монголчууд бие төрөмөл ухаанд харимлаа гэж ярьдаг. Хүн хэн болох вэ гэдэгт одоо 70% нөлөө үзүүлдэг гол хүчин зүйл бол гэр бүлийн орчин байхгүй. Тийм учраас монголчууд ураг барилдахдаа удмыг нь хараа гэж хэлдэг. Тэр хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нийгэмшил, соёл, ёс суртахуун, зан ааш, дадал зуршил гээд энэ бүх зүйлийн 70-80% тэр төрөлх гэр бүлийн орчинд бол бүрэлдэж бий болдог. Монголчууд энийг хатуу үгээр хэлсэн байдаг шүү дээ. Хараалчийн хүүхд хараалч, эрүүлчийн хүүхд эрүүлч болдог гэж.
хүний өмс чанарын асуудал маш их яригдчихээн. За тэгээд хэвлэл мэдээллийн хэрэгслээс тэр алхам тутамжаанч бид нар сайн сайхан зүйлтэйж таарж байна. Саар муухай зүйлтэйж таарж байна. Сүүлийн үед бол одоо хүмүүс их ярьж шít хүний өмс чанар их муудлаа. Монгол хүн ийм байгаагүй гэж. Монгол хүн гэдэг чинь их өөрөө их өвөрмөц, тусархуу, нийтэж, хөдөлмөрч, бусдын төлөө их сэтгэл зүтгэл гаргадаг. Тэгээ их тайван уйж холж ухаантай. Тэр холж ухаан гэдэг бол зүгээр урдаан байгаа юмыг хараад явах ш. 3-4 бэрийн цаадахыг хардаг. Ямар нэгэн зүйлийг явцсан ойлгож уурж бухимдахыг уртлаа болгодоггүй. Тэр асар уйж ухаанаар тэр тайван байдлаар тэр асуудлыг шийддэг. Тэгээ энэ нь бол бидний нүүдэлчин соёл иргэншилтэй холбоотой юм. Бие биенийхээ төлөө сэтгэл зүрхээ гаргаж тусаараа ингэж амьдрах тэр байгалийн шалгалтыг даван тоолох хүслийг бий болгодог. Суурин соёл иргэншилд шилжснээрээ бид нар унган ухаанаа авч үлдэж чадахгүй. Энд л бид нар одоо их сэтгэл зовниж явдаг. Монголчууд чинь суурин соёл иргэншилд шилжиж 100 жилч болоогүй ард түмэн шүү дээ. Гэтэл 100 жилч болоогүй байхад өнөөдөр бид нар хаашаа яваад байна, өөр хойчоо ямар хүн болгоод байна гэдгээ бас харах цаг болсон. Их нутгаан хайрладаг, их хилэн хайрладаг, үндснийхээ соёлыг хайрладаг, яс уламжлалаа үүлдэг, дараа үеийнхэндээ дамжуулдаг. Гэтэл энэ маань нөгөө суурин соёл иргэншилт байхгүй болчиход байгаа юм. Тэгээ энэ байхгүй болоод тэгэхээр нөгөө Монгол хүн байх чанар бас давхар нөгөө энтэй маань байхгүй болоод байгаа байхгүй юу? За монголчууд маань нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншилд шилжлээ гэж та ярьсан тийм ээ. Нүүдлийн соёл иргэншлийнхаа тэр сайхан ухааныг одоо яаж ингэж хөрвүүлэн хэрэглэж болох вэ? Одоо манайхаа яриад байна л да. За нэг уламжлал гээл тэгэхээр нэг хоцрогдсон ч юм шиг тийм ойлголт нэг үе байсан. Нэг үе бол манайхан ч одоо үндснийхээ тоглоомоор тоглох хэрэггүй одоо хар гүрний одоо бодлогот өнгөрүүлсэн зуунд бол тийм байлаа шүү дээ. Гэхдээ сүүлийн үед яг уламжлалынхаа үнд зүйлийг гаргаж ирээ гэж ярьдаг. Гэхдээ энэ уламжлал гэдэг юм чинь тийм одоо өвлүүлэхэд хэрэгжүүлэхэд тийм хэцүү зүйл биш байхгүй юу? Ерөөсөө л айл болгон өрх гэртээ одоо үндснийхээ соёл асууламжлалын одоо бэлэгдлүүдийг нэгдүгürt байлгах хэрэгтэй. Тухайлбал одоо монголчуудын бичиг соёлын өв болсон одоо үнд судрууд байна тийм ээ. Одоо за дээрэс нь одоо Монголын түүхийн одоо гол үндийг сурулж болсон Монголын нуус тавчааж байна уу, болор толж байна уу, эрдэнийн эрхч байна уу гэх тийм. Ингээд өөрөөр хэлбэл энийг ингээд гэртээ байлгаад хүүхдүүдтэй энийг ярьж хэлж өгөх юм бол монголч нь ийм агуу түүхтэй тийм ийм бичиг соёлын эртний түүхтэй орно шүү гэж. За нөгөө талдаа ерөөсөө л гэр бүлийн гишүүд харилцааныхаа хүрээнд тэр яс уламжлалаа баримтлах хэрэгтэй. Хангаа дэлхийдээ одоо шүтэж биширдэг эдээ будааныхаа дээжийг цай сүүнийхаа дээжийг хангаа дэлхийдээ өргөдөг ясноос эхлээд ахмад хүний хүндэлдэг, ахмад хүний үгийг сонсдог, ахмад хүний урдуур гардаг ч юм уу. За тэгээд мэдлэх хүндлэх ясноос эхлээд Монгол ардын үлгэрийг хүүхдүүдэд уншиж өгдөг. Монгол ардын үлгэр бол дандаа амар сайхандаа жаргаж төгсдөг. Энэ нь юу вэ гэхээр хүүхдэд ерөөсөө сайн сайхан сэтгэлтэй явах юм бол ингэж одоо таны талд бүх зүйл шийдэгддэг. Муу санаатай явах юм бол ингэж одоо балран дороод ч мөхдөг юм а гэдэг тэр Монгол ардын үлгэр туйлсын одоо үзэл санаагаар хүүхдэд төлөвшүүлж яасан байх жишээтэй. За ардын сайхан зөрчсөн өгнүүд ертөнцийн 3 хилц өгнүүдийг хүүхдүүдэд олдог тэрэнд бол хэлж өгдөг байх хэрэгтэй. Тэрэнд бол монголчуудын уламжлал амьдрал ахуй түүхэн шингээстэй байдаг. Гэх мэтчлэнгээр ерөөсөө л энэ их хэцүү зүйл биш. Заавал 5 хантай гэр барьж гаднаа адуу мал багшруулж иж тэр уламжлалыг хадгална гэдэг ойлголт биш шүү дээ. Энэ чинь тэр ерөөсөн соёлын үнэт өв гэдэг юмд чинь л тэр уламжлал маань шингээстэй байдаг. Энэ бол бидний сайхан соёлын уламжлалт өв, амьдралын сайхан уламжлалт одоо ясан. Дээрээс нь одоо мэдлэг хүндлэх харилцааны ясанд л энэ уламжлал маань байгаа. Орчин үед яг шинжлэх ухааны техник технологи хөгжиж байна. Дээрээс нь дэлхийн нийт даяарчлагдж байна. Соёлын галбаалчл хүчтэй явагдаж байна. Энэ нөхцөлд бид нар энэ уламжлалаа хадгалах одоо тийм сүрж зогсох хэрэгтэй юм. Тэгэхгүй бол энэ шуурганд чинь залуу үе хойч үе маань явчаад байна шүү дээ. Тэгэхээр энэ өдөр тутмынхаа л амьдралын орчин харилцаа энийгээрээ суулгаж өгөх хэрэгтэй. Тэгээ ер нь айл болгон уламжлалаа хадгалах бэлэгдлийн тийм зүйлтэй байх хэрэгтэй юм болов уу гэж би боддог. Одоо нөгөө угийн бичиг хөтлөх асуудал маань 25 оны одоо засгийн газрын нуус тогтоолоор байхгүй болчихсон. Тэгэхээр хамгийн гол нь удам ухсаагаа эрхэмлэх асуудлыг хорхогдоод байна гэж би хэлэхэд монголчууд буруу муу зүйл хийсэн нэгнийгээ удам ухсааны нэр хүндийг гутаалаа гэж зэмлэн буруу шаадаг сайхан уламжлалтай өвгдийн ясыг үнэлцүүллээ гэдэг шүү дээ. Тэгэхээр өөр хойчтой чи бол тэдний удмынхан шүү.
Тийм ээ, тийм хүний удмынхан. Манай удамд бол ерөөсөө ийм хүн байгаагүй. Манай удмынхан чи ийм сайн шин чанартай байсан гэж хэний үр садвэ гэдгийг ойлгуулдаг байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо энэ уламжлал байхгүй болчихсон шүү гэж би ингэж боддог. Айл болгонд үнэт зүйлс гэж байдаг шүү дээ. Ургийн бичиг, Монголын нууц товчоо, морин хуур зэрэг маш үнэтэй сайхан эд зүйлс байдаг. Монголчууд үнийгээ бас дахин дээдэлж хоймроо залсан ирсэн. Тэгээд айл гэр бол өрх ус юм аа гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Ерөөсөө л монголчууд чи эр төвшин бол гэр төвшин, иргэн баян бол улс баян гэдэг шүү дээ. Монгол улсын тусгаар тогтнол гэдэг чинь ерөөсөө Монгол нэг айл өрхийн гэртэл оршин тогтнодог байхгүй. Монгол улсын тусгаар тогтнол гэдэг Монгол эмэгтэй хүний эхийн хэвлэлд байдгаа гэж нэгэнтээ нэг хүн хэлсэн гэж би бас сонсч байсан. Тэгэхээр улс орны тусгаар тогтнол монголчуудын сэтгэлгээний одоо цар хүрээ, оюуны үнд зөвл, оюуны тусгаар тогтнолыг хамгаалахад бол энэ монгол хүнийг, жинхэнэ монгол хүнийг бэлтгэх асуудал их чухал. Монгол их орноороо бахархтаа. Ер нь монгол хүн ямар байх ёстой юм бэ гэдэг тэрэл цензурыг гаргаж ирэх хэрэгтэй л дээ. Тэгээ энэ дээр бол одоо нийгмийн харилцаа орчин бас их чухал нөлөөтэй байна. Сүүлийн үед бол одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр ч гэсэн одоо ингээд орой суугаад мэдээ үзэж явах дандаа саармаг мэдээнүүдийг их дамжуулж байна. Энэ бол хүүхэд тэрийг үзээд энэ муу зүйлийг тэ одоо байдаг л зүйл юм байна гэдэг ойлголтыг авч байна. А дээрэс нь энэ одоо телевизээр гарч байгаа кинонуудад ямарч хяналт алга, садар самуун, аллах, хядлах тийм юмтай кинонуудыг энэ олон одоо арилжааны төлөө зуралдаж гаргаж байна. Энийг харж өсөж байгаа хүүхд ямар байх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тэгээд дээрэс нь энэ нийгэм өөрөө, монгол хүн өөрөө одоо ялангуяа нийслэлд ингээд тайван амгалан байх, баталгаа нь байхгүй байгаа учраас үргэлжил өглөө хүүхдтэй юм сануулж байгаа байхгүй. Тэгээд тараншааны нөхөр унчуу, барилгын дээрээс юм унчиж шүү, холуур яваарай, хулгаад юмаа алдчихв тий, янз бүрийн хүн амтнаас хол яваарай гэл ингээд байнга ингээд тэр нь өөрөө хүн атгах санаатай байх нөхцөлийг нийгмийн орчин өөрөө бүрдүүлээд байна шүү дээ. Монгол хүн одоо зүгээр ярьснараа энэ монгол хүн бол тийм сайхан хүн болохгүй. Энэ монгол хүнийг монгол хүн байлгах, хүнлэг инэрэнгуй байлгах тэр орчныг бүрдүүлж хэрэгтэй гэж би боддог. Энэ орчныг бүрдүүлэхэд мэдээж хамгийн чухал үүргийг бол эцэг эхчүүд гүйцэтгэг нэ. Хүүхдүүд ихэнх цагаа гэртээ өнгөрөөж байгаа. За харин гэртээ байх хугацаанд тэр компьютер тоглоомоо тоглож гин үү, өөр ном уншаад сууж гин үү гэдгийг хамгийн гол нь эцэг эх маань хянах хэрэгтэй. Эцэг эхийн үүрэг оролцоо бол маш их байна. Эцэг эхийн үүрэг оролцоо бол бий л дээ. Эцэг эх гэр бүлийн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг гэж байдаг. Танаа гэрт хүүхэд төрсөн л бол тэр хүүхдийг хүмүүжилтэй, төлөвшөлтэй, зөв иргэн болгож нийгэмд нийлүүлэх хэрэгтэй. Энэ бол танаа гэр бүлийн үүрэг. Иргэдэд гэр бүлийн боловсрал олгох, хүнд хувь хүний боловсрал олгоход хамгийн чухал нэг номерын зөвлөлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл шүү дээ. Зөв үзэл санаа, зөв үзлийг нийгэмд бий болгоход чиглэх хэрэгтэй. Хоёрдугаарт нь энэ гэр бүлийн одоо боловсролыг иргэдэд олгох хэрэгтэй байна. Гуравдугаарт нь энэ суур боловсрал олгож байгаа энэ орчин нөхцөлийг арай өөр хандлагаар бий болгох хэрэгтэй байна гэж би ингэж ойлгодог. Тэгэхээр тодорхой хэмжээний нийгэмд хяналтыг бас хэрэгжүүлэхгүй болохгүй нэ. Тэгээд ерөөсөө л иргэд маань дор бүрнээ өөртөө хяналт тавь, өөртөө дүгнэлт тавь, эцэг эхчүүд өөрсдөндөө дүгнэлт тавь. Та өөрийнхөө хэрэгжүүлдэг зүйлийг хүүхдээс шаардвал хизээч хүүхд чинь биелүүлэхгүй. Тийм учраас өөртөө хяналт тавь. Тэгээд манай эцэг өвгүүд маань хүнээр хүн хийх ухаан нь юунд төвлөрч исэн бэ гэхээр нэгдүгээрт биеэр үлгэрлэн дагуулах гэдэг юм л ерөөсө хүмүүжлийн гол арга байсан байхгүй юу? Хүн ямар байх ёстой юм бэ гэдэг эцэг өвгүүд ерөөсөө өөрсдөө биеэрээ л үлгэрлэн дагуулдаг. Тэгэхээр нөгөө хүүхэд маань аав ээжээ хайрлж хүндэлж өсдөг, томчуудаар бахархаж өсдөг, би аав шиг хүн болно, ээж шиг хүн болно гэж өсдөг. Ерөөсөө л хүн ямар байх ёстой, ямар хэмжээ хязгаартай байх ёстой юм бэ гэдгийг л биеэр үлгэрлэдэг байсан. Өнөөдөр энэ үлгэрлэл бол байхгүй болсон шүү дээ. Эцэг эхчүүд маань өөрсдөө буруу үлгэр дуурайл үзүүлээд аав нь өдөржингөө компьютер шагаагаад, ээж нь өдөржингөө бас компьютер шагаагаад суучгаар хүүхдүүд маань ч гэсэндээ дуурайгаал. Тэгэл одоо компьютернаас гадна буруу муу зуршлууд их байна шүү дээ. Арх уудаг, тамиг татдаг, хүүхдийнхээ хажууд худлаа ярьдаг тий. Энэ бүхэн чинь тэгээ одоо янз бүрийн зөв бус үйлдэл гаргаддаг, хэрэлддэг, бие бинийгээ доромжилдог. Энэ бүх зүйлүүд чинь буруу үлгэр дуурайл болж байгаа байхгүй юу? Нийгмийн зөв үлгэр дуурайл, эцэг эхийн зөв үлгэр дуурайл өнөөдрийн манай залуу үед дутагдж байна л гэж би хэлнэ. Тэгээд залуу үеийг зөв тийш нь залах хэвээр нөгөө томчууд маань буруу үлгэр дуурайлтаа болчоор хойч үе маань ямар болох нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр энэ нийгэмд инэрэнгүү, хүнлэг инэрэнгүү энэ сайхан үзлийг бий болгох, энэ бусдыг хайрладаг дэмдэг үзлийг бий болгох хэрэгтэй. Би одоо өчигдөр бас интернетээс нэг мэдээ уншсан л та. Их 51 дээр ослол гарсан. Тэгээд одоо
ам авраачаа гэж машин дотор жолооч нь орлоод байхад хүмүүс ингээ утсаараа бичлэг хийгээд байсан тухай одоо бичигдсэн байна. Тэгээ тэрийг уншаад бол үнэхээр сэтгэл эмзэглэж исэн. Тэгэхээр монголчууд чинь цөөхөн штэ. Цөөхөн монголчууд маань ийм харгас, ийм инэрэнгүү бус болчвол одоо яах вэ? Хүн хүнээ хайрлах, хүн хүндээ итгэх итгэл маш бага байгаа. За гэхдээ бас үүний хажуугаар сайн хүмүүс зөндөө байгаа. Тэгж хорвоо хар цагаан хоёр өнгөтэй байдагтай адилхан амьдрал дээр ч гэсэн сайн муу хоёр зүйл байгаа. Хүнд ч гэсэн сайн муу хоёр тал байдаг. Хүнийг сайн талаас нь хараад байвал тэр хүн сайн л хүн байдаг. Муу талаас нь хараад байвал тэр хүн муу л хүн байдаг. Гэхдээ бид болохгүй юмыг аль болохоор саар юмыг багасгаж сайн юмыг дэмжиж ажиллах хэрэгтэй. Энэнд нөлөөлөх хэрэгтэй гэдэг зүйлийг л одоо бодох гээд байна л да ярих. Одоо ингээд сайн явж байгаа хин нэг нэгэ дэмжиж байхгүй бол тэр сайн яваа хүмүүсээ дандаа доош нь татдаг. Цыгаанууд ингэж ярьдаг юм л те. Хоёр монгол хүн нүхэнд унчвал гарахгүй гинэ. Яагаад гэвэл нэгнийгээ гарах гэхэд дээр нэгнийхээ дээр гарч гарах гад ингээд нэгнийгээ одоо унахчдаг гэсэн. Хоёр цэгаан хүн нүхэнд унах юм бол нэгнийгээ өргөж гаргаад өргөж гарсан нэг нөгөөдгөө татаж гаргана гэж ярьдсан байна лээ гэж надад нэг хүн хэлэхгүй юу. Тэгээд би тэрийг сонсоод аюу эмзэглэжсэн. Гадаад ертөнц бид нарыг ингэж дэмжиж байна. Тэгээд энэ Монголын эзэнт гүрэн задарсан одоо тэр үе монголчууд манжийн дарлалд орсон үе чи ерөөсөн дотроо дайцсаар байгаа л дотоодын дайн самунд л хүчин саарад л одоо гадныхны гарт орсон шүү дээ манай Монголын түүх чинь. Одоо ингээл цөөхөн монголчууд ингээл одоо нам болж талцаал энэ чинь эрх ашиг хүсэл сонирхол нэг л зүйлийн төлөө байгаа шүү дээ. Тэгэхээр бас энийг бас бодууштай л юм байна гэж би дотроо бодож ирсэн л тоо. Тамийн тогооны үлгэр гэж байдаг. Монголчууд там дунчих юм бол бүгдээрээ гарч чадахгүй тогоондоо л үлдэнэ гэж бас ярьдаг. Тийм. Тэгэхээр энэ Монголын түүхэнд чинь дотооддоо хаад ноёд маань дайцсаар байгаа харийнхны гарт орсон шүү дээ. Энэ улс төрийн байдлыг ч гэсэндээ би бас иргэн хүнийхээ хувьд бас хараад бас сэтгэл эмзэглэжлээ юм л да. Тийм. Би бас нэгэн жишээ санаж байна л да. Хоёр хүүхэд явж байгаад хүнд юм өргөсөн эмээдэр очиод туслах гэжээ. Харин эмээ нь туслуулаагүй. Зөвшөөрөөгүй. Итгэхгүй байгаа. Аваад цогцох юм гэж бодчихсон. Харин үүний дараа хоёр хүүхэд дахиж бол хүнд туслах сэтгэл төрөхгүй. Тэртээ тэргөө надаар туслуулахгүй юм чинь гэж тийм. Тэгэхээр энэ бол их зөв. Тэгээд би энэ дээр зөв нэг жишээ би сурамжид өгүүлгээс уншсан л та. Нэгэндээ ер нь хар муу санаж явах чих буруу. Тэгээд одоо нэг багш хүүхдүүдийг хэлсэн байна л да. Та нар одоо 10 жилийн хүүхдүүдийг ингээ та нарт муу санаж явдаг одоо өшөө хорсож явдаг тийм хүн байдаг уу гэсэн гараа орох гэсэн чи бүх хүүхд гараа орох бүх хүнд байсан байна. Та нар маргааш хичээлдээ ирэхдээ на үзэн яддаг, хорсдог, өшрөгдөг хүмүүсийн нэрийг төмсөн дээр бичээд торонд хийгээд аваад ирээрэй гэсэн. Тэгээ хүүхдүүд маргааш ингээ зарим нь тор дүүрэн төмстэй ирсэн. Хичээлд нь хажуудаа тавиулчаад хичээлийн дараа багш наа төмсөө аваа яв. Тэгээ 7 хоногийн турш тэгж явуулсан байна. Хүүхдүүд түрүүчээсээ гомдолсон байна. Миний тортой төмс ялзарчлаа тий. Автобусанд авч явахд хэцүү байна гэд гомдлсон. 7 хоногийн дараа багш нь за та нар эх 7 хоногт эрэхтэй нөгөө хүмүүсийнхаа тухай муухай бодлыг наа ялзарсан төмстэйгээ хаяад ирээрэй гэсэн. Гэтэл хүүхдүүд бол асар их баяр хөөртэй аз жаргалтай ирсэн. Тэгэхээр багш хэлсэн байна. Хин нэгний тухай таагүй муухай зүйл бодож явна гэдэг бол та нар яг ялзарсан төмс шиг тэр зүйлийг л бие организмдаа тээж яваа зүйлээ гэж хэлсэн. Цөөхөн монголчууд маань нэг нэгээ хайрлаж амьдрах хэрэгтэй, их хүнлэг амьдрах хэрэгтэй л гэж би бодож байна. Тэгээд зөвхөн зарим одоо телевиз үзэж байгаа үзэгчд маань яагаад л болохгүй бүтэхгүй болсон юм шиг юм яриад байгаа юм бол доо энэ хүн гэж бас бодож яж магадгүй. Тэгээд ер нь зөвхөн нийгэмд байгаа одоо сөрөг үзэгдлүүдийг хүн амынхаа тоотой харьцуулаад үзэхээр яалтчгүй ярахаас өөр аргагүй байдлаас гараад байдаг юм аа. Одоо их цөөхөн монголчууд хідэн хүүхэд асрамжийн газар эцэгхийн гар дээр биш асрамжийн газар өсөөд байна. Хідэн хүн эрхээ хязгаарлуулчаад байна. Тийм ээ хідэн хүн архинд орчоод байгаа, хідэн хүн ажилгүй байгаа, хідэн хүн ядуу байгаа гэж бодох юм бол бид нар бас энэ асуудлыг ярихаас өөр аргагүй гэж би ингэж бас боддог. Тэгээд нийгмийн сайн сайхны төлөө хүн болгонд ор өрний хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Энэний төлөө санаа зовж явдаг, ярьж хэлдэг хүмүүсийн одоо хүчээр энэ бол сайжирчдаг зүйл биш. Өөрөө инэрэнгүү сайхан нийгэм бий болгоход бол энэ нийгмээр л одоо хичээх хэрэгтэй. Тэгээ ялангуяа хөл дээрээ боссон нэг нь болж бүтэж яваа нэг нь болохгүй бүтэхгүй байгаа нэгнийгээ л одоо авч яваасаа гэж би хүсдэг. Нийгмийн хариуцлага гэдэг юм энэ одоо ялангуяа том компаниудад
одоо их байгаасай гэж би боддог. Ялангуяа бүгд найрамд солонгос улсад бол одоо бүх пүүс компаниуд нь орлогынхоо 5%-ийг нийгмийн сайн сайхны төлөө зориулдаг. Тэр хэрээрээ нийгмийн болохгүй бүтггүй байгаа юмыг эрүүлжүүлэх, сайхан болгоход их одоо хөрөнгө мөнгөний их усүртэй болдгийм байна лээ. Дээрээс нь сайн дурын үйлчилгээ гэж нэг юм байдаг. Манай Монголд бол одоо сайн дурын үйлчлэгээ гэдэг юм их бага. Ашаанаасаа хогоо гаргаал, гадаа гаргаал хаяад ахаас биш. Тэр нийт нийгмийн төлөө сэтгэл зүйтэл гаргадаг юм бас их бага байна шүү дээ. Шороотой байна, Улаанбаатар шороотой байна гэдэг хүн болгон гараад байгууллага болгон гадаа талбайгаа ногоон болгочихвол тарьчихвал та тэр нь бол нэг хэцүү зүйл биш шүү дээ. Гээл бодох юм бол байгууллага болон гадны хогоо цэвэрлдэг бол Улаанбаатар хоггүй л байна. Тэгэхээр энэ сэтгэл дутаад байгаа юм аа. Энэ бүхэнд бүх юмыг төр засгийн буруу гэж ярих бол бас их буруу. Хүн болгон одоо бүгдээрээ л хичээ зүтгэл бүх юм сайхан болно шүү дээ. Монголчууд бол их ховорхон хөв тавилантай хүмүүс. Өнөөдөр монголчууд шиг жаргалтай хүн байхгүй шүү дээ. Дуртай газраа буугаад, дуртай газраасаа жимсээ авч идээд тийм ээ одоо ийм сайхан баян орныг эцэг өвгөд маань бидэнд үлдээсэн байхад бид нар энийг цааш нь яаж авч явах вэ? Ямар эзэн нь байх вэ гэдгийг одоо бол бас бодох цаг болсон байхаа гэж боддог. Шилжилтийн үеийн он жилүүд бол бас хэцүү байлаа л да. Энийг аноон байдал гэж хэлдэг. Хуучин нийгмийн үнд зүйл нь утгаа алдчихсан. Шинэ нийгмийн үнд зүйл нь хэлбэр шиг тогтоогүй юм завсрын үеийг аноон байдал гэдэг баггүй. Тэгэхээр энэ аноон байдал хэтэрхий удаа үргэлжилж байна. Одоо бид нар үнэхээр ардчилсан нийгмээр орсон юм тэр ардчлалын үнд зүйлийг бий болох хэрэгтэй. Үнэхээр л одоо социализмоос салсан бол тэр социализмынхаа тэр зүйлүүдийг арчиж хаях хэрэгтэй. Тэгээд энэ сайхан хүнлэг энэрнгүү ардчилсан нийгмийг бий болгоно гэсэн энэ тунхаглалаа одоо хэрэгжүүлэхийн төлөө хүн болгон хичээх хэрэгтэй шүү дээ гэж би боддог. За нийгмийн болохгүй байгаа бүхнийг хамгийн гол нь эмчлэх одоо цаашд нь болгож бүтээхийг бодвол хамгийн гол нь тэр ирээдүйд болсон хүүхдүүд маань л байх хэрэгтэй. Ер нь гэрийн сургуулийн аав багш, гэрийн сургуулийн ээж багш байна гэдэг хэцүү шүү гэж гавь багш төвшин төгс багш хэлж ирсэн. Тэгээ би бодож ирсэн яхаарахгүй нүнэ гэж. Тэгэхээр бол би энийг их одоо бодож байна. Тэгээд манай одоо Улаанбаатар их сургуулийн гэр бүл судлалын тэнхимийг маань одоо миний багш доктор Баширсан Намжил багш маань үүсгэн байгуулсан. Тэгээд Монгол улсад бол одоо анх удаага ийм мэрэгчлэлтэн бэлтгэж байгаа. Тэгээд мэрэгчлэлтэн бэлтгэхээс гадна нийт иргэдэд гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон талын үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд бидний одоо манай тэнхимийн гол зорилго бол гэр бүл бол хүний хөгжлийн анхдагч орчин юм аа. Хүний хөгжлийг дэмжиж гэвэл гэр бүл өөрөө төвшин тайван доктортой тэр хүн амар тайван сайхан одоо хөгжих өсөх тэр орчин байх ёстой мэй гэдэг энэ зарчмаар бид нар бол өнгөрсөн хугацаанд ажиллаж ирсэн. Гэр бүл доктортой амар тайван аз жаргалтай байх юм бол тэр гэрт өсөж байгаа хүн баяр баясгалантай аз жаргалтай зөв хүн болно. Тэр гэр бүл хүчирхээлтэй салсан сансан архитдаг зодтолтдог одоо ийм хэвийн бас харилцаатай бол тэр гэрт өсөж байгаа хүн хизээч одоо зөв төлөвшөлтэй хэвийн одоо хүн болохгүй. Энэ бол амьдрал дээр одоо нотлогдсон зүйл. Шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл. Тийм учраас гэр бүлийн доктортой байдлыг дэмжих хэрэгтэй байна. Иргэдэд гэр бүлийн боловсролыг олгох хэрэгтэй байна. Энэний чинь цаанд Монгол хүний хөгжил явж байгаа маа гэдгийг аль шатанда ойлгох хэрэгтэй байна. Ялангуяа залуу гэр бүлийг дэмжих хэрэгтэй байна. Залууст гэр бүлийн боловсрол олгох хэрэгтэй байна. Энэ гэр бүлийн асуудал гэдэг бол тэр зөвхөн тухайн хувь хүний асуудал биш, нийгмийн асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. Социализмын үед бол энийг ойлгож ирсэн шүү дээ. Өөрөлдвөл гэр бүл сална гэдэг нийгмийн асуудал учраас хариуцлага тооцож ирсэн байхгүй. Өнөөдөр энэ задгаа биш болсон чи эргээд нөгөө гэр бүлд гарч байгаа сөрөг асуудлууд чинь нийгмийн асуудлыг бий болгоод байгаа. Энэ амиа хоролж байгаа, архинд орж байгаа, гэмт хэрэг хийж байгаа хүмүүсийн чинь цаана гэр бүлийн хувьд асуудалтай хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр л ерөөсөө энэ одоо хүн байхын утга учир бол тэр өөрхөн айлтал байгаа шүү л гэж би хэлэх гээд байна. Залуучууд маань эцэг их болоход хүүхдээ яаж төрүүлэх вэ гэдгийг нь л заагаад байхаас хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ гэдгийг нь тэр болгон заадаггүй. Тийм болохоор залуучууд маань өөрсдөө магадгүй бид нар хүүхдээ сайн хүмүүжүүлж гин. За бид хоёр доктортай гэр бүл хүүхдээ сайн хүмүүжүүлж гин гэж боддогч зарим үед хүүхдийн хүмүүжүүл бас доголдол ажиглагддаг. Та өөрөө яаж хүүхдээ яаж хүмүүжүүлдэг вэ? Ер нь бол хүнээр хүн хийнэ гэдэг чинь тийм амар юм биш. Тэгээ би хэлдэг л дээ хүн нэгдлийн нийгэмд хүн зөнгөөр амьдардаг одоо хүн болдго юм аа. Хүний нийгэмд бол хизээч хүн зөнгөөрөө хүн болохгүй гэж. Тэгээ би бол 2 хүүхэдтэй өөрөө. Тэгээд
одоо хилдэг ярьдаг зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлэх юмсан гэж бас их хичээдэг. Тэгээд энэ цаг наргүй ажил хийж байгаараас хэцүү байдаг. Тэгээд миний хоёр хүүхэдтэй одоо хилдэг ярьдаг хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр ерөөсөө тэр хүнлэг л байлгахыг хэн нэгнийг өрөвдөж хайрладаг, хүний төлөө өөрийгөө зориулж чаддаг тийм л хүн болох юмсан гэж боддог. Тэгээд тэрнийг одоо өөрийнхөө биеэр үлгэрлэх юмсан гэж би ингэж боддог. Тэгээд хүүхдийнхээ хажууд аль болохоор зөв үлгэр дууралтай байх юмсан. Ер нь хүүхэд хэлснийг биш хийж байгааг харж дуурайдаг байхгүй юу? Тэгэхээр зэрэг тэр өөрөө л үг үйлдэлтэй л хяналт тавих хэрэгтэй. Ер нь хүүхдүүд тийм чи суу гэж суулгаж агаад чи тэгэх ёстой шүү, ингэх ёстой шүү гэж ярихын оронд өөрөө тэр байдлыг биеэрээ үлгэрлүүл хүүхд хараад сурдаг. Тэр хайр инрэл дунд өссөн хүүхэд бол бусдыг хайрлах сэтгэлтэй болдог. Хайраар тутаж өссөн хүүхэд гэдэг бол тийм харгас тийм болдог. Гэхдээ тэгээ манай залуу эцэгчүүд энэ хүүхдийн нас бий сэтгүүн онцлогийг мэдхгүй, хүүхдтэйгээ харилцах арга барилаа олохгүй, хүүхдийн хүмүүжлийн талаар уламжлалт аргач мэдхгүй, орчин үеийн аргач мэдхгүй. Тэгээд л одоо хитрхийг дураар нь тавих, хайртай байдлаа эдийн засгийн байдлаар ойлгуулах нэг хэсэг байна. Гэтэл огт хүүхдээ хайхардаг, хайчдаг бас нэг хэсгийнхэн байна. Ерөөсө төрүүлсэн нүнэн тэгээд нөгөө хүүхдээ хайцсан хэсгийнхэн байна. Тэгээд ер нь бол өнөөдөр Монголын гэр бүлүүдийн нийгэмд эзэлж байгаа байр суурь, амьдралын хэв маяг, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж байгаа энэ хэлбэр хэв маяг хоёр туйл болчихлоо. Гэтэл бид нар дунджийг барих хэрэгтэй байхгүй юу? Гэтэл хоёр туйл болцсон учраас энэ бол бас их төвөгтэй байдлыг үүсгэж байгаа. Тэгээ бид нар бол сургалтыгээ явахдаа бол зорилттой бүлгийнхэнд одоо тааруулж ингэж аль болохоор хичээл сургалтаа явуулдаг л да. Тэгээ ер нь энэ хоёр туйлыг төв рүү нь оруулж авах хэсэг нь юу гэхээр нийгмийн үзэл санаа, нийгмийн үзэл суртал байх хэрэгтэй гэж би ойлгодог. Их хоёрын аль нэг нь байхгүй. Өрөөсгөл гэр бүл гэдэг юм л да. Энэ бол олон шалтгаанаар үүсэж байна. Нас барж байна, салж байна, гадаадд тодорхой хугацаанд тусдаа амьдарч байна гэдэг ингээд хүүхдийг хүмүүжүүлэхэд тэр ээж аав хоёр чинь хоёулангийн оролцоо байж ич тэр хүүхд чих өвдөгш хүн болдог байхгүй юу. Тухайлбал яг саяны хэлдэг эцэггүй хүүхдийн толгой том, ихгүй хүүхдийн бүхс том гэж монголчууд хэлдэг. Энийг бүдүүлэг үг юм шиг боловч эцэг их хоёр хоёулаа байж ич нөгөө эцгийн талаас хүүхдэд ямар үлгэр дуурал нөлөөлөл үзүүлэх үү. Ээжийн талаас юуг мэдүүлэх вэ гэдэг тэр хоёр юм чинь өөрөөр хэлбэл ээж аав хоёрын хүүхдээ хүмүүжүүлэх, хүүхдийн өмнө хүлээх үүрэг хариуцлага өөр. Тэгээд тэр хоёулаа хоёр талаас нь нөлөөлж тэр хүүхдээ өвдөх шүүм болдог гэдгийг харуулдаг байгаа. Аль нэг нь байхгүй өрөөсгөл гэр бүлд хүүхд өснө гэдэг бол мэдээж сэтгэл санаа, оюун ухаан, амьдралд хандах хандлага, үзэл бодлын хувьд бол ялгаатай тий. Одоо ялгаатай энэ бол ялгаатай. Тэр байгаа үлдчихэж байгаа хэсэг нь айл болохоор одоо эцгийнх нь юм уу эхийнх нь орон зайг нөхөх гэж оролдох хэрэгтэй. Аль болохоор л одоо өөр дээрээ тэр ачааллыг авч одоо тэр ээжгүй байгаа, ихгүй байгаа, тий эцэггүй байгааг нь мэдрүүлэхгүй байх. Тэр орон зайг нь хангахад л их одоо хичээж ажиллах хэрэгтэй. Гэр бүлгүй хүн гэж юусоо байдаггүй. Хүн ихээс мэдлэгтэй аль нэгэн гэр бүлийн одоо гишүүн болж төрдөг. Нас үеинд хүрээд өөрийнхөө гэр бүлийн амьдралыг зохиодог. Тэгэхээр ерөөсөө л зөв сэтгэлтэй, зөв одоо үйлдэл бай. Тэгвэл амьдрал танд бүх зүйлийг өгнө л гэж хэлнэ. Монголчууд санаа зүг бол заяа зүг гэж хэлдэг. Санаа мут яван хатан сарсан бавахаа наранд хатна гэдэг. Энэ чинь бол амьдрал дээр одоо яг батлагдсан зүйл шүү дээ. Тэгэхээр та сайхан сэтгэлтэй зөв явах юм бол одоо амьдрал бол тэгээ танаас юугаар чарлахгүй. Тэгэхээр та сайхан зүйлийг хүсч ивэл эхлээд өөрийгөө өөрчилчихөө. Дараа нь бол танд бүх зүйл ирнэ л хэлэх гэдэг. Тэгээд хамгийн гол нь таны яаж амьдралд хандж байгаа, ямар байгаа вэ гэдгээс чинь л таны үр хойчич амьдрал шалтгаална гэдгийг л их ухамсарлах хэрэгтэй. Залуучууд гэр бүл салт маш их байна. Тэгээ салчи таарахгүй юм чинь тохирохгүй юм чинь салчи л гэж. Тэрний ард тэр үр хүүхдийн хувь тавилан яаж ирэх вэ гэдгийг давхар бодох хэрэгтэй. Манай улс орон Монгол орон хөгжихгүй байна. Бүх юм болохгүй бүтэхгүй байна гэд яриад байна. Эннийхээ оронд харин өөрийгөө өөрчлөөд өөрийнхөө хандлагыг зөв болгох зүйлийг ер нь амьдралд хандах хандлага би боддог монголчууд их сэтгэлгээний ядууралд орсон юм шиг санагддаг. Утран үзэлтэй хүн бол цонхоор хараад яана зас орж ийн гэж боддог гин. Өөдрөг үзэлтэй хүн бол цонхоор хараад ямар гоё юм бэ зас орж ийн гэж боддог гин. Энэ амьдралд хандах энэ хоёр хандлага чи өөрөө тэр амьдралыг ямар болох вэ гэдгийг одоо тодорхойлчиход байгаа байхгүй. Амьдралыг сайхан талаас нь харуул амьдрал сайхан шүү. Муухай талаас нь харуул муухай. Өөрийнхөө амьдралыг яаж дөвнжин тэр хүн амьдралаа тийм л болгоод байгаа. Тэгэхээр энэ сэтгэлгээ гэдэг юм өөрчлөх хэрэгтэй. Монголчууд бол уламжлалт одоо ухаан бол их сайхан уужуу тайван бүх юмыг сайхан талаас нь хардаг, хүнийг магтаж урамшуулдаг. Одоо их сайхан тэр уламжлалт тэр холч ухаан гэж хэлсэн тэр монгол хүний ундган ухааныг л монголчууд
одоо үр хүүхдэд өглөөлчих юм бол аяндаа Монгол цаашаа сайхан явна л та. Таны жишээг сонсоод бас нэгэн жишээ санаж байна. Шүн бороо орсны дараа зарим хүмүүс шавхаа хардаг бол зарим хүмүүс тэр усан туссан оддыг хардгаа гэж бас ярьдаг. Тэгэхээр энэ амьдралд хандах хандлага гэдэг чинь өөрөө их чухал. Тэгээ одоо бол гудамжаар явж байхад чинь их л ууртайл хүмүүс явж байгаа харагдах юм байна шүү дээ. Ер нь бол тийм тэгээд энэ ч гэсэн тэр хүмүүсийн амьдралд хандж байгаа хандлагатай л холбоотой баг. Бага зүйлдээ талархаж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдрна гэдэг бол хүний аз жаргал гэж би боддог. За сонирхолтой үр өгөөчтэй яриа өрнүүлсэн танд баярлалаа. За баярлалаа. Тэгээд үзэгчтэй ч гэсэн бас баярлалаа. Тэгээд та бүхний одоо амьдралд аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. Мөн танаа уран бүтээлчдийн энэ сайхан гэгээлэг санаа агууштай нэвтрүүлэг цаашид улам өвчнөд хэлж олон хүний сонирыг нэлээх болтугай гэж хүсэе. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэгт Улаанбаатар их сургуулийн гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч боловсролын доктор Оюун Эрдэнэ оролцлоо. Эрхэм үзэгч та бүхэн хүн байхын учир нэвтрүүлгийн талаарх санал хүсэлтээ доор гарч байгаа хаягаар өгөөрэй. Бид таны санал хүсэлтийн дагуу нэвтрүүлгээ цааш нь үргэлжлүүлэх болно. Энэ удаагийн дугаар маань үүгээр өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртлээр түр баяртай.